За сайн байцгаана уу? Өрийн дэвтэр үндэсний блог өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэ дугаар Монгол төмний бахархал болсон гайхалтай сайхан гэр бүлийг одоо маш удаан хөөдөлдсөний эцэст. Яг өндөө бол хоёртой холбоо өрөх гэж түрүү жилийн Валентинаас хойш үзлээ. Тэгээд ерөнхийдөө олддгоо. Тэгээд ер нь дундаас нь ээж мэж болоод ингээд ерөөсөө холдсоор хагаад ингээд удаан хөөдөлсөний эцэст олж авлаа. Та бүхэн юм олон улсын хэмжээний мастер Болрочрын гэр бүлийнхээ өрөлдсөн ирсэн байна. За Монгол улсын авиа тамирчин Парисын Олимпийн мөнгөн медальт дэлхийн авраг Баско. Так удаш итлээ. Учит базари байдгүй яах вэ? 25 наснда бөмбөрцгийн мандаа боллоо. Монголын жудогийн 6 дахь дэлхийн авраг. За сонин сайхан юу яцгаана. Гэр бүлийн сүүлийн үеийн сонин сайхан. Манай хүн бэлтгэлдээ орсон. Тэгэл бид хоёр ээлжиж хүүхдээ хараад тэгэл бэлтгэл сургуультандаа яваал тэгэл байж гин. Одоо энэ Болрочрын гэр бүл анх ер нь яаж тойрч одоо үүсвэ? Яаж ер нь найрж мараа явчваа? Ер нь юу болоо? Энийг найрч юу? Анх яг хээрийн бэлтгэл гарцсан байсан. Тэгээд хээрийн бэлтгэл гараад манай Борноор дивжи хээрийн бэлтгэл гарцсан байх үед басга хөвсгөлөөс анх ирж ирсэн. За. Тэгээд тэгэл анх танилцчихсан да. За. Тэгээд тэндээс ер нь алж хараал жан. Тэгэл тэндээс Жанч юу ах вэ? За тэгвэл чиний өөс яриач цаашаа. За. Тэр анх танилцаж нэг жанч байгаагүй гэж. Зөвөр яг нэг шигшээ ингээд тий нөгөө анх самбын өсвөрийн Азийн авраг дэлхийн цомд бид нар явах гээд тэгээд явах байгаа хүмүүс Борноор дэвжин дээр хэрэм бэлтгэл гарсан байж байгаа. Би цаас анх удаа хэрэм бэлтгэл гарахаар хөвсгөлөөс иржлээ. Ойрхон дээр ирэл автобуснаас суугаад хүлээжсэн чинь Борноорын багш Салан гэрэл агш маань портертэй ирэл аваа. Портер дээр суугаад тэгсэн дээр суугаад тэгэл анх очиод харж ийлаа. Тэгээ тэрнээс хойш бид хоёр айгуу сайн найзууд байсан. За. Тэгэл олон жил найзлсан, олон жил бас хэрэлдэж явсан. Тэгэл өөрсдөө ер нь хоёулаа суух уу? Хэрэлдэж Олон жил харлаа. Айгуу найзлаад нөгөө өөрт биенийхээ нөгөө зан хар шиг сайн мэддэг болсон болохоор тэгээл. Тэгээ яг хизээ албан ёсоор үргэлжлэн санал ирсэн тэгвэл 22 оноос анх үерхэж эхэлсэн. Би шигшээ дээр болохоор 21 онд ирсэн байхгүй юу? Бичээс корона мороно гэдэг тэгэл хөвсгөлт хийжсэн чинь шигшээ тэгж ирж бэлтгэлээ гэж гээд манай хөвсгөлийн Impro Gold Mine гэдэг нөгөө Олимпиарт намайг ивент тэгсэн компани их Тайванбаатар ах маань намайг ах нь ингээд дүүдээ цалин өгөө ирээ бэлтгэл хийгээч гэдэг. Ах маань анх шигшээ дээр авчиж бэлтгэл хийсэн. Хоёр бол одоо хоёулаа энэ Монгол улсын шгшээ авгийн тамирч те. Тэгээ одоо ингээд хамт одоо ингээл те одоо тэмцээн уралдаанд явахад баг хамт явж таарна сте те. Тэгэхээр гоё байдгүй эсвэл маш их хэцүү юм дарамттай байдгүй нөгөөдхөө барилдгийг харахад хэцүү ч юм уу те. Нэг бодлын гоё идэг хоёул хамтдаа тэмцээн уралдаанд яваад тэгээд нэгнийхээ ингээл жинг асуулаад нэгэндээ ингээл бимийг ойлгодог болохоор айгүй амар байдаг. Эр нөхрөө барилдгийг харах одоо нүд халтармаар хэцүү байдгүй эсвэл гой бахархалтайгаар хард суудгүй. Ер нь тэр үеийн одоо юунууд тэгэл хэцүүч байна бахархах ч байсан шүү дээ. Хэцүү үе нь би барь өөрөө барилгатаа нэг амар их сандардгүй ер нь тайм байдаг. Нөхрөө барилдахыг харахад сандраал хажууд л хүнээ зогоол татаад михийгэл хазаахаар нөөрэ хамт хазаагаал. Яг л тэгэхээр тий. Тэгэл хожчих юм бол бахархаал. Би бас анх үзэж байхдаа амар эхлээд нөгөө дандаа баска төрүүлж барилдана. Өө тийм бах те багш болох. Би тэгээд дандаа үздэг. Тэгэл яг би бас нөгөө жим ингээ хасаал өрөөндөө тэмцээний заал руу очих гүйзнэ. Тэгээд нөгөө эхлээд амар сандраад үзэж чаддгүйсэн. Тэгээд би үзэхээр нэг хожигдох гээд байгаа юм санагдаад. Тэгээд уцаа унтраагаад эсвэл ингээ тавьчихна. Тэгэл айтвэртэй үлээгээс болсон. Тэгэл сүулдэ гайг болсон л доо. 50 үзээл сүулдэ тасаал эхэлсэн. Яанда дастгал юм байна те. Нэг ноцтой нотой мэдээ сонслоо гэдэг. Сая Олимпиад ороход бас их жирэмсэн байсан гэж сонслоо. Тэр юу болов? Тэр гоё юм яриа үзэж чи харин жирэмсэн байх та тэрийгээ бараг мэдээд Олимпиад орсон юм байна шүү дээ. Тэгсэн. Тэр ихтэй амар юу байсан л та. Угсаал төлөвлөгөө л юм болсон л та. Эннээс болохгүй юм гэж ажиллаа. Энэ нэг юм дэгж байгаа гэж. Надад хэлэхгүй гэдэг. Олимпийн ингээд нэр бол гарцсан байсан. Дэлхийн аваргын дараа чинь сар гарны дараа, бараг 2 сарын дараа Олимп болсон шүү дээ. Тий. Тэгээд дэлхийн авараас төрүүлсэн. Олимпиад явах нэр зарлаагүй байсан.
Тэгж ягаад нэлийн олимп төхүүлж байгаад олимпийн нэр ингээд зарласан. Зарлсны дараа олимп явахаас өмнө нэг 10 хоногийн өмнө юм уу мэдсэн. Аа. Тэгэл тэр чинь бас бүр амар хүн цохилтолж байгаа юм чи. Тий. Тэгэл олимпиад орно орохгүй гэл багштайгаа ярьж байгаа л ярьсны үр дүн дээр тэгэл би өөрөө л толгой мэдчихлээ үрсэн л. Чиний хувьд болохоор за ер нь ордоо л гэсэн үү тэгэл. Би чинь зүгээр тийм ингэсэн юм байна юм чи. Тэгэл унаж усарч амар хэцүү харагдаж тэр чинь тэгэл саваа дэвээ. тэгээ нөгөө яг тэр үед бас нэг хордлого өгч эхлээд. За. Тэгээд бас жин ингээ буухаа болчт юм лээ. За. Тэгин тэ. Тэгээд өөр нөгөө нэг бас дааврын өөрчлөлтөөс болоод стресс маш их өндөр болчихно. Тэгээд уурлах, инеэх, тэгээд ойлох гэл бэлтгэл дээр чинь яг сүлийн тоног чинь бүх юм давхцсан юм чи. Бүх ажил гарч байгаа чинь. Тэгээд би чи яг хажууд нь багш нар ч гэсэн яг нэг хажууд л ингээл байлгасан. Тэгээд олимпиад яг явсны дараа бүр байж сууж чаддгүй. Араас нь явмаар санагдаад. Тэгэл араас нь явсан. Яг юунд бол байсан уу тэмцээний үеэр бол. Ааха. Намайг хуцаа аяг ус онгоцны бодол дээр гаргачихвал заа сайн яваад ирээ. Эрэгтэн тосцсон байж. Тий эргэтэн бас онгоцны бодол дээр аяг сөргөө. Явна гэсэн төлөвлөгөөгүй байсан юм тий. Араас нь очсон. Олимпийн баг явахад за гаргаж өгвөл зураг хөргө авахуулаад явуулал очиод 2 хоног 3 хоног жингээ хасаал хийчихсэн чинь. Ер нь явлаа. Тий. Үгүй би очихор боллоо. За. Эхлээд амар ирнэ би очие гэжсэн аа. Плед мэлэдэн ч олдохгүй ингээл буудал модал болохгүй юм байна гэл. Тэгээ за зашиг бол гээл. Тэгэл унтаал босоод ирсэн чинь л онгоцондоо суугаад ирнэ болсон. Тэгс чи тэр үед нөр Германд тий. Германаар дамжиж ирсэн чинь ажил хаялцаарлаад онгоцны бодол дээр буусч ажил хаялцсан. Дамжиж ирсэн чадхаа байсан. Тэгээд автобусаар явал. Гэхдээ би зүгээр бод ямар нэгэн утга учиртай байдаг гэдэг шиг те энэ хоёрт ирсэн энэ гоё бэлэг ч гэсэн маш олон бэлгийг араасаа дагуулсан биз дээ. Тэ аз жаргалыг гэр бүлийн хувьд бол хамгийн том аз жаргалуудыг баяр баясгалыг бүгдийг гоё дагуулсан байна. Тэгэл ирээл ерөөсө дэлхий цөмөрч хийдэ гэж үзсэн тий. Ирээд бас бэлтгэлийн нэгэд намайг айлах. За бас би хийчи. Би хиймээр байна. Би нөгөө нэг яг дэлхийн авраг болоод Улаанбаатар намбар зүдэг. Тэгээд тэрийгэ зүгээр ерөөс тэмцээн уралдаанд орж чадаагүй. Тэгээд бас өөрийнх нь сэтгэл нь болохоор зааланд очиж бас комонтогоо бэлтгэл хийхийг бодоод би болохоор бэлтгэл хийж яах юм бэ гэдэг. Одоо өөр хүүхдийн төрүүлээд алээцтэй гэдэг. Бэлтгэл рүү явлаа гэж. Тэгээд нэгэн баг гизээ том бортол бэлтгэл хийсэн. Бас уу. Хүмүүс тэгээ юу гэсэн гэдэг. Нэрийг юу гэлээ? Олимпиас хойш бол ер нь нэлээд басан. Олимпиас ингээл медаль авлаа гэсэн чил бараг л хүмүүс надад нөхөр болж ирнэ гээл. Надад байна. Тэгээд битээр зураг хийгээл. Яас чи тэгэл дараа нь яж байгаа л ингээл найр майр болол жирэмсэн гээл дараа нь мэдсэн чил хүмүүс нэр өгөө наад хүүхдтэй олимп гэж нэр өгөө. Тэр үглээ сэлдэр юу гэсэн гэлээ мөнгөн Олимп бат мөнгөн баатар гээ. Тийм манайх ч байгаа шүү. Мөнгөн гавьяат бас юм чин тэгэж юу гээл. Юу гэж нэр өгсөн бэ? Цолгоо. Утгагийн хувьд цолгоо. Цаваас хэрэглэн. Цолгоон хөөхтэй гэж ярьж штэ. Одоо ингэж штэ. Монголчууд маш мундаг те чадвартай гэдэг одоо энэ спортооч тэр уралгаач тэр дэлхийд одоо маш олон мундаг тамирчид ингээл гарч ирж штэ те. Инхинд бол мэдээж хэрэг маш их одоо нөгөө бэлтгэл сургуульд хэрэгтэй байдаг. Би нэг юм асуух гэдэг. Жон хувийн юм байл магадгүй. Ер нь одоо энэ шигшээ багийг маань одоо жудаагүй шигшээг нь улс ер нь хэр дэмжиж гин. Одоо жишээ нь урлаг бол бас чанга штэ. Улсаас дэмжлэг байхгүй гэдэг шиг. Спортын салбарыг ер нь жудаагийн энэ салбарыг ер нь улсаас сайн дэмжих үү? Дэмжлэх юу? Манай улс бол өөрсдөө хэмжиж дэмжиж л байгаа бах л та. Гэтэ яаж ч тийм шигшээ багийн цалин малин бол 970 мянга ш. Гар дээр билээ авч байгаа. Тэгэл нөгөө өсвөрийн залуу тамирчид орж ирсэн бол 970 хувааж авна. Тэгэл нөгөө нэг юу төгөлээ. Тоглын тураахгүй. Нийцээхгүй гэж. Тийм тэгээ нөгөө залуу тамирчдаас ингээд баг зэрэг цалингаа хуваагаад өгчүүл ширлээд ингээд ячвал бас урам аваад бусад орныхтой харьцуулахад бол хэцүү л дээ. Тийм л байна тий. Бусад орны хөгжил спорт тал чинь бол амар өндөр хөгжилтэй шүү дээ. Гавьяатай нэг юу байсан нэг пост байсан тий. Нотгод гоё дэмжих юм аа. Баахан батламж ирлээ гэцээсэн. Тэрний талаар дараа нь юу загнуулуу. Үгүй яг хүмүүсээс тэгэж шүүмж ирнэ шүү дээ бас. Тэр яг нэг тийм болсон юм аа. Гэтэ одоо бол яг за нэг пост мост гэж нэг хийгээл хүн амтаа ингээс тайтууд сэвжээж л нэг бас нутгийн зөвлөлийнхэн хүмүүс цаадусууд юм болсон ч эхэлж шүү дээ тий. Тэгэхгүй ингээд нөгөө нэг ивэр яриад би ч одоо нөгөө хүнээс
угаас ерөө авах хүмүүс гэж аахгүй ямар авах албатай биш Ер нь үү. Үнэн л дээ. Аах, Зүгээр л нутгийн зөвлөл нөгөө нэг хүмүүс чинь цаад нөгөө сумдаас ингээд мөнгө татаад авчихсан байгаа штэ. Маасан хүүдээ ингээд бүгд төр хандив цуглуулад ингээд өгье гэд. Бас тий. Тий. Тэр мөнгийг ингээд хүмүүсээс ингээд нилээ хүмүүсээс ингээд авсан байгаамаа. Тэгээд тэр мөнгнөөс нь ерөөс нь надад юм ирсэн юм байдгүй. Тэгээд ахаа ихчээ ингээд тэгээч би нөгөө хүмүүст ингээд баялан талхсан эрхлүүлье дугаарыг ингээд хэдэн дүүр өгсөн ингээд гаргаад өгөөч гэд өө завгүй наачилтай байна. Өө иш явж ин тийш явж ин гэд тоохгүй би 3 удаа залгаж ирсэн чинь. Тэр 7-ны араас ирнэ юм бол тий. Тэгээд тоохгүйсэн болохоор нь тулгыг айгуу нутгийнх нь айгуу сайхан хүлээж аваад машин тэрг өгөөл ингээд тийм битсэн байсан болохоор нь тэрэн ширлцэн чинь тэг хүмүүс айгуу сэвэд. Хүмүүс бол доор нэг батламжинд буцаагаад өөрсдөн гардлаа төгчөө чилээ. Тийм ээ. За манай хоёрын хувьд бол багнаас манай нэвтрүүлч нөө өрийн дэвтэр гээд нэртэй байж байгаа. Багнаас хаанаас уу бас хувьд бол хөвсгөлд энэ ч сэлэн гэдгсэн үү? Ер нь өрийн дэвтэр тий өрийн дэвтэр үйлчлүүлж байв уу? Нөгөө яг өрийн дэвтэр гэхэлэр нөгөө дэлгүүрт ороод нөгөө нэг аав ээж тийм зээлээд аваад тэр ихчтэй цэцгээ ихчдэрээ биччих гээл гэдэг штэ. Ер нь тэр соёлын тухай яриад байдлаа. Хэр үйлчлүүлж байв? Дэлгүүр яг юу яа. Бас тэгэл яг манай хөдөө дэлгүүрт чинь ингээл зээл авах тэр юу маш их болдог. Тэгэл аав ээжийнхаа нэр дээр ч юм уу очиод дэлгүүрээс за нэг ийм зээл явуулаад авдаг л эс. Хэр их бичүүлдэг вэ? Бичүүлнэ. Бас хажуугараас өөрийнхөө тэ авах гэсэн хэрэгцээ тийм бас бичүүлчихнэ. Ээж авт гэж чинь гэдэг. Хаяа бас нэг ганц хоёр бичүүлэх юм байсан. Бас их бол өрийн дэвтэр үйлчлүүлсэн. Амар шүү дээ. Жинхэнэ ганц тэр чи гүдэг хөхтэй л шүү дээ. Хөвсгөлд бол жинхэнэ одоо дэвтэрт нь өрийг бичүүлэхэд гүдэг нөхөр нь байсан тий. Сайхан юм итгэхийн тулд Google шүү дээ. Эндөө явсан ахаа гэдэг чинь юусэн Угаасаа дэлгүүр явах зээл авах би яа гэх. за явснараа бас өгөөд нэмээд минийдээ өөртөө юу ав гэдэг шүү дээ тий. Гоё шүү дээ. Би дуртай юм тэгж нэмж бичүүлдэг байсан. Яг аав ээжийн аваараа гэсэн юмнуудыг аваад гол нь тэдний дандаа гоё хамттангууд байгаа даа шүү дээ. За та хоёртай зориулт нэг гоё бичлэг үзүүлээ. Манай нөгөө шгшээ аваагаас очиж бид нар одоо хинээс яриа авах вэ гэсэн чинь багшаас яриа авъя гэсэн ийм юу гэсэн. Тэгээд энэ гоё сэтгэлдлийг та хоёрт зориулсан сэтгэлдлийг хоёр хүний яриа байгаа. Дөрүлээ гоё зэрэгс очгоо зэтгэхөө. За. За бааз хөдөө 2021 оны намар анх таарлаж исэн. Тэгээд би 2019 оны бас намар үндэсний шгшээгийн дасгалжуулагч болж ирсэн. Тэгээд Баскам 2 жилийн дараа шгшээ баг дээр ирж бэлтгэл хийжсэн. Анх бол тэгж таарж исэн. Зарим тамирчдыг бол тэмцээний өглөө бие халаалтан дээр за өнөөдрийнх нь биеийг бас шинжээд ингээд нүднээс нь ч юм уу биеийн байдлаас нь хөдөлгөөнөөс нь хараад ерөнхийдөө уншин гэх юм уу тиймэрхүү байдлаас ажиллагддаг л та. За өнөөдөр энэ манай хүн сайн байна да. Нэг тиймэрхүү хэмжээний амжилт гарах бахтаа гэсэн нэг багцаа ерөнхийдөө авдгийн бие халаалтан дээр авдаг. Багш болгон нэг тиймэрхүү дүгнэлттэй байдаг. Баскигийн хувьд бол бас одоо бараг эсэргээр гэх юм уу бие халаалтан дээр айгүй муу байдаг. Тэгэхээр Баскаг ер нь өнөөдөр сайн барилдах юм байна да эсвэл муу барилдах юм байна да гэсэн дүгнэлт бол бие халаалтнаас нь ерөөсөөр харж болдгоо. Баасан хүү маань нөгөө бэлтгэл дээр байгаас илүү тэмцээнээр айгүй сайн барилддаг л да. Тэгэхээр бэлтгэлийн сайн эзэм чинь бэлтгэлээсээ илүү тэмцээн дээр сайн барилддаг болохоор бүр илүү бол амжилт гаргана гэсэн үг л дээ. Тэрнээр нь ерөнхийдөө жоох ихтэй байдаг. Баскагийн нэг байн одоо ч гэсэн ярьдаг юм байна шүү дээ. Баска нэг бэлтгэл дээрээ нэг жоохон бас хөдөлж ядаад нэг барилдаан нь болохгүй нэг жоохон тийм байгаад исэн. Тэгэхээр би жоохон уурлангуу хойлоо орё гэд. Би ч яг барилдаа яс барилдаад одоо баска маска унгаа нэг жоохгүй шүү дээ. Тэгээ би жоохон яраглаад жоохон мөхийхгүй ч гэсэн жоохон зохиж мөхөөд нэдэрч мэдрээд одоо л тэр баска ярьдээ та багштай амар яг нөгөө нэг алахгүй ч гэсэн амраахгүй юм болж байгаа байхгүй юу ер нь чадахгүй шүү дээ унгаж чадахгүй шүү дээ тэгээ баска маань нөгөө Синийг телевизийн өрийн дэвтэр гэдэг нэвтрүүлэгт орж байгаа юм байна битэрийн хувьд бол өрийн дэвтэр амар зузаан байгаа шүү дээ яа тэгэхээр нэг нь ч юм уу те мөнгөтэй болохоор за хаалт дээрээ орно дараа нь нөгөөх нь өртөө болцдог байхгүй тэгэхээр та хоолноор даасан чи би таныг одоо даана гэх. Тэгээ ингээд дандаа өрийн дэвтэр үүсгэж явж байдаг. Тэгээ ер нь бол битэр гэхдээ юу штэ
бас хаяа хүн чинь нөгөө мөнгөгүй болно шүү дээ тий. Тэгээ бас нэг үеэс мөнгө зээлдэг үе байсан. Гэхдээ бол хизээч 100 төгрөг нэгэндээ дутааж өгч үзээгүй. Найз нөхдийн оронд дандин сайхан тооцоо бий гэж байна шүү дээ. За баскет тэгээ цаашдынх нь одоо мэдээж спорт нь бас өндөр амжилт хүсмээр байна. Тэгээд амьдралд нь бас аз жаргал ирүүнэх сайн сайхан бүхнийг хүсмээр байна. Ямар гоё. Найз муухан найзаас дээр багш гэдэг шиг тий. Найз шиг өд юм ба штэ тий. Багштай өрөл ер нь их юм хумаа нуудгүй. Хэнийг нь хэцүү байвал надад л шууд хэцүү байвал би шууд багштайгаа ярьчдаг. Гэхдээ юу бах те одоо мэдээж Монголын шигшээ жудаагүй шигшээ багт сэтгэл зүйч гэж байгаа. Гэхдээ сэтгэл зүйчээс илүү багш нар илүү үстэй тэнцэний өмнө сэтгэл зүй үстэй амар бэлдэх бах те. Тий. Багшийн тийм гоё хэлж байгаа үг мөн. Одоо хэцүү ингээл уйлж муулал хэцүү байна гэж хэлж яхад багш бүр ёг гэтлээ амар гоё үг хэлээ. Яг олно шүү дээ. Тий. Нэр тийш гэж боддог. Өглөх байхгүй. За манай хорооныгийн хоол бэлэн болсон. Оо за. Хоёр сайхан зочныгоо хоол ондоо тий. Хорооныгийн хамт олонныгоо өрөө. Солонгос самтыг одоо монголчууд мэдрүүлж байгаа да. Манай хоёр орж ирж ирсэн шүү гээ. За тэгвэл гоё одоо гоё амт. Хоёртаа сайхан мэдрүүлээ. Юу яд юм бэ? Чин өгч одоо ингээд ингэдэм үү? Одоо чи 81 байвал 81 500 өнтер байд юм уу? Эсвэл Яг 81 нь ойлгох хэрэгтэй. 00 байх хэрэгтэй юу? 100 граммаас доош байх хэрэгтэй. 81 00-оос доош үйж болно, дээш үйж болохгүй. 81 100 байх юм бол тэгэл хасах. Яг тэр чиг хасах чи алаа юмстэй. Өсөж өгөх шүү дээ. Тийм үү. Эндээс онгоцондоо өлөн суугаад тэгэл замдаа нэг ус жоохон 500 г усны 200 г шимэж уугаад шүү. Бараг амаа зайлах маягаар тий. Тэг ингэдэггүй. Одоо ингээд тэмцээнийхээ өглөөний жингээ өгч төстэй. Үгүй өмнөх хорин. Өмнөх оройн өгдөг юм уу тий? Өмнөх оройн өгдөг. А тэгэхээр тэр оройноо ингээд сэхэл авах уу? Одоо юу гэдгийг Юм идэхгүй. жоохон шүлжин дуудсан тий. Тийм. Барьжаас сэгцэн байгаа харагдж байгаа шүү. Яг жингээ өгснөөр орох юм бол бүр ухаалтаа өмнө тий. Ямар ч тэнхээ юу байхгүй. Тэгэхэд та нар маань яах вэ? Одоо борцтой шүлбэлээ аваа явах уу? Яадгүй. Тийм өөртөө одоо нөгөө юу Жингээ өгсний араас тогоос тагж явах уу? нүүдэл Юу тоогож юм байна. Тэгээд сайн шууд зааж авч явна. Сая өдөр тогоош яваагүй юм уу? Үгүй юм уу? бусад орнууд гойго тоогоочтой байсан. Үгүй ихтэй тогооч явсан гэж мэдээ гарсан шүү дээ. Тийм мэдээлэл гарсан. Тоогооч юу? Ямар тоогооч юм бэ? Байхгүй шүү. Үгүй нэрээ тийм мэдээ гарсан шүү. Би нэг уншиж цагт Тоогооч. Тэгээ Монгол улс аваад бас нэг өөрийг гэсэн тогоочтойгоо явж ийн гэдэг чинь гэж зүггүй юм байна тий. Яваагүй. За манай хоол нь болохоор за энэ хоёрыг таккалби, чиз таккалби. За таккалби нь болохоор дахиамахтаа бүгд ордог. За тэгээд сэрийн бүрэн хайлахаар газ онтрагаад идүүлээ лавтай. За тактуртаа нь болохоор 2-3 минут буцаад за буцаад ирэхдээ яг сайн утгаад юм тэг болдог. За калбиж үхрээ аваад зөвлөн. За тэгээд трамари тийм бат. За баярлалаа. Танаа бол бүр орчоод байгаа. Одоо би энэ хоёр төшний оруулаад заяа. Манай нэг жүжигчин жижигэ маань бас энэ рестораны хамт ажилладаг. Тий жижигэгээр ирсэн. Жижигэ бас Ресторан нийцмэс нь энэ юм шүү дээ. Оо. Ресторанаас харж ирсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. Хоолны үеэр ганцхан мөчийг харуулчих хоёртаа. Тэгээ хоолойд ингээ дараагийн мөчлөг өсчихэд л. Хоолн болж байгаа юм чинь. Болор очир бит хоёр чинь ер нь бол төрлийн улсууд. Тэгээд болор очир баруун хараад амьдардаг учраас ээж аав нь одоо нөгөө бүх болгоё гэд надтай холбогдоод тэгээ хичээлийнхээ амралтаар өөрөө ч гэсэн сонирхолтой хичээлийнхээ амралтаар ирж бэлтгэл сургалт хийгээ тэмцээн уралдаанд ороод анх хэрэгтэй 34 кг тэмцээн уралдаанд ордог байсан. Хүүгийн хувьд нэг Аз зааланд тэмцээн болоод тэгээд тэгсэн чинь нөгөө тэмцээний дараа ингээд дивжээ хураагаад янзлаад ингээд байжсэн чинь хүүхдүүд ховцгонараа ингээд орхио явцсан. Тэгээд нөгөө тэр үед чинь кимоно ч олдохгүй ер нь зарж байгаа газар ховор хэцүү байдаг байсан үе байхгүй. Тэгсэн чинь өөр хэнийг хөдөөний хүүхд кимоногоо орхио явчих. Тэгээ би багш нарын групп чатан дээр зургийг тавиад энэ хэний кимоно вэ? Багш нь ингээ хүүхдийн кимоныг таньж байгаа бол аваараа гэдгсэн чинь хөвсгөлийн очир бат багш над руу чат өчээд оо манай хүүхдийн кимоно байна. Манай хэд явцаа хөвсгөл рүүгээ явцаа. Тэгж яагаад ирж авъя дараа очихдоо авъя гэд. Тэгээд дараагийн тэмцээн дээр нь болоод ирсэн чинь баасан хөөрхөн ингээд нэг бүлтэрнөттэй хөдөөний улаан хацартай хүүхд хөрж ирэл сайн байна бас солонгоо гшаа гэд сайн байна гэж би кимоно ийзэн байна. Тэгээд надаас анх ирж кимоногоо авахд би баасан хүү гэдэг хүүхдийг анх удаа тэгэхэд харж байсан. Тэгээд цаашаа тэмцээн уралдаа үргэлжлээд улсын авраг мавраг янз янзын тэмцээнүүд дуусны дараа 17 онд
би самби Азийн аврагт хүүхдүүд авч явах гээд бэлдээд байжсэн чинь Хөсөдийн очроо тогшин залгаад. Гэхдээ би ингээ Азийн аврагт чи явах гэж байгаа гэж байна. Манай хүүхдийг аваа явчаач. Зуны бэлтгэлдээ хамт аваад гараач гэх. Тэгээ зуны бэлтгэлд бас авч гараад тэгээ зуны бэлтгэлээ дуусгаад шууд тэр чигээр Азийн аврагт очоод Өсвөрийн Азийн аврагтаа алт аваад тэгэн гутлаа би чинь тэндээсээ шууд Астанад очиж самби насан туршидын дэлхийн цомд хүүхдүүд авч явсан. Тэр чигээрээ яваад тэгээ 17 онд насан туршидын дэлхийн цомд самбын дэлхийн цомд очоод тэгээ мөнгөн медаль аваад тэгэл ганцхан дөрвөн медальтай иржсэн да. Манай хоёрын хувьд хизэж худлаа ярихгүй. Ярьсан юмдаа үнэн байна. Аврагыг давж авраг болдог гэж ерөөсө тэрэнд ерөөсө юу яадгүй. Одоо ингээд хүмүүс тэр аврагыг давчвал авраг болчихно гэд. Үеийнхээ хүүхдүүдийг ялж иж үеийнхээ л авраг болно. Тэгэхээр нөгөө спорт ч өөрөө үе үеэрээ байдаг учраас үе дотроод гарч ирвэл хамгийн их нөгөө нэг амжилт үзүүлэх яг ингээд надаа ингээд хаалга нэгж ин гэж боддог аахгүй юу. Тэгээд нөгөө нэг болор очир чи ерөөсөө шинэ хоёртаа нөгөө 34 кг-аас ахуулаад нэгж ин байсан. Ойрхон үтсэн ч гэсэн хожигдно. Эхлээд бол битгий чинь гараал хожигдвал гараал хожигчдаг байсан. Тэгээд яж байгаа шилдэг жудо гэдэг нэг Төв аймагт болсон жудогийн нэг тэмцээн болсон. Нэрмжит тэмцээн шилдэг жудо гэдэг. Тэгээд тэр тэмцээнд болор очир маань аврагын төлөө шинэ хоёрыг толгоо ургалж тонгорч хожоод тэгэл би ч дотроо зүгээр задраал яваад гэсэн. Нэхэн хүртлээ. Ерөөсөө бүр ингээд бараг л нөгөө нэг ихийн урмаа амар баярлжсэн. Тэгэл тэрнээс хойш за жингийнхаа хамгийн муу одоо чи гарч ирэх нь тодорхой болсон. Тийм учраас өөртөө итэг. Тэгээд бэлтгэлээсээ хайлгээл шавьдаа цагчээсэн да. За тэгээд хоёр шавьдаа тэгээд цаашдынх нь спортод нь өндрөөс өндөр амжилт төсөе. Тэгээд өдийгөөс төдий хүртэл бэлтгэл сургалтаа үнэнч байсан. Тэр чигээрээ яг бүр яг энэ цаг үе шигээ үнэнч байж байвал амжилт хийзээч та яраас зүхтаахгүй. Тийм учраас спортын бүр ахаад бүр одоо нэг даблдах бол чи даблдаад болор очир маань дэлхийгээс авах хэрэгтэй бол аваараа. Хоёуланд нь тэгээд лаж жаргал сайн сайхныг хүсье. Хөдөлмөрийн баатар болцгоогоороо л гэж хүсье да. Ямар багштай баярлаа. За нөгөө портал дээр жавдаг багш. Тэгээ анхны хэрийн бэлтгэлээс Борноор дээрээс. Тий. Та манайхаар борноор бүхэм дээр хамт байсан багш нь тий. Бол тий. Тэгээ бид хоёр ч солонгоогчтой бид гурав ч бас хамт байр төрөлж амьдарч байсан байхгүй юу? Тийм үү. Тий. Өндөө Би хотоос анх солонгоогч дээрээ ирээд хотын хүүхдүүд болж эхлээд тий. Тэгээд бэлтгэл сургуультаа яг явдаг гэсэн. Корона гарахаас өмнө бид бас нэлээ амар бэлтгэл төсөн. амьдрах гэж үзсэн тэгээд Корона гараад тарсан шүү дээ. за та хоёрыг хоолнд нэр хоолны идэх гэсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. Ерөнхий ивент тэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. Хамтран ажиллагч Баярын ширээ болгон дээр Cat Fruits. Үргэлжлүүл, өргөжүүл. M business. За баярлаа. Өнөөдөр нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа хорооны ресторан байж байгаа. Солонгос хоолыг гоё хамгийн гоё амтыг одоо монголчууд мэдрүүлж байгаа. Хоол таалагдав. Маш их таалагдсан. Сайхан буу хаалгангаа тий. Хэдлээ бид чи сайхан буу хаалгангаа сайхан идэж За тэгээд манай нэвтрүүлгийн ивент тэгч одоо Kimini Travel-ийн хамт олон байгаа. За мөн хурааны рестораны хамт олон байгаа. Kimini гэснээс би Kimini дээр хоёр зочиндоо бэлгэн өгч идэх. За Kimini Travel-ийн бол Хайнан руу юу яаж байгаа? Хайнан руу ер нь голцоо чиглэж монголчуудыг аялуулдаг юм газар байж байгаа. Тэгээд манай хоёр маань өнөөдөр нэвтрүүлэгт урагдаж урилгыг хүлээж авч ирсэн учраас манай Kimini Travel-ээс тоошт ингээд одоо ингээд Хайнан руу аялахаар бол сая төгрөг одоо хасах одоо ийм сая төгрөгийн бэлгийн карт бэлгэлж байгаа шүү манай хоёр. Баярлаа. Хайнан руу одоо тэмцээнтэй байна гэж хаашаа зугаалаараа зэ гэр бүлээрээ тий. Гой халуун орондоо зугаалахтаа цалгүйнийг авч яваад. За нэвтрүүлгийг дэмжин ажиллагчаар пак тоогочийг таних уу? Пак ч юм уу? Энэ нэг солонгосын нөгөө кулинарын класс варс гэдэг нэвтрүүлэг өгдөг. Тогооч нарын кулинари класс варс. Тэгээд reality show гэдэг. Тий, тэрний нөгөө солонгосын одоо өнцөг буланбурын хамгийн шилдэг тогооч нар өрсөлдөг нэвтрүүлгийн шилдэг дөрөвт нь ордог нэг юм энэ ах хүү шүү. Одоо энэ ах хүү. За энэ үний өөрийнх нь одоо маш гоё юм гомог Монголд одоо албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа мэн. Тэгээд пак рамян, пак жажамян халуун ногоотой жиж юм. Тэгээ эдгээр болохоор юу яаж байгаа юм бэ шүү. Рестораны хөдөлгөөр нөгөө алдартай дэлхийн сүлжээ ресторан одоо 100 хэдэн оронд одоо сүлжээтэй ийм ресторан. Монголд бас сүлжээгээ нээсэн. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар болохоор пак рамяныхаа зүгээс одоо хамтран ажиллаж байгаа шүү. Баярлалаа. Баярлаа. За мөн дээрээс нь Cat Fruits-ийн хамт олон. Cat Fruits-ийн хамт олон одоо та бүхэндээ зориулаад энэ баярын өдрүүдээр одоо шин савлгаатай гарч ирсэн байгаа. За CU-гээр
За мөн дээрээс ийм артаар худалдаалагдаж байгаа. Яг хүн одоо бид нар чинь хэмжээгээр одоо нөгөө жимсийг авчихар чинь ингээд зарим нь мууддаг, зарим нь одоо фреш байдлаа алддаг. Тэгээд бас нөгөө санхүүгийн хувьд гэсэн хэмжээгээр авахар ч бас нөгөө их юм болдоо шүү дээ. За тэр бүхнийг хэмнэж за яг Япон технологиг Монголд оруулж ирсэн одоо ийм хамт олон бол манай Catfruit-ийн хамт олон байгаа. Catfruit-ийнхтэй баярлалаа. За мөн одоо бидний одоо энэ удаагийн яг зөвхөн дугаарын хамтран ажиллагч. Тойрог маань бас орно гэсэн чинь бас дуртаагаар бидэнтэй одоо хамтран ажиллахаар болсон байгаа. Манай Эм банкны хамт олон орлоготой бол бэлэгтэй одоо 2 хөтөлбөрөөр зарлж байгаа. Түүх 2 хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд бизнес эрхэлдэг болон за мөн хуваарай бизнес эрхэлдэг хүмүүс зориулаад одоо энэхүү хөтөлбөрийг зарласан байгаа. Энэхүү хөтөлбөрийн хүрээд 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн за маш олон бэлэгтэй энэ хөтөлбөрийг зарласан байгаа. Энэ бэлгийн хүрээнд одоо Samsung Galaxy S25 утас, за цоошин өвлийн дугуй гэх мэт зөндөө олон бэлгүүд хүлээж байгаа. Та энэ хөтөлбөрт яаж оролцох вэ гэхээр Эм банкны посоор үйлчлүүлээд за мөн дээрээс нь Эм бизнес аппликейшнийг одоо бизнес харилцагтаасандаа холбосон байхад та энэ хөтөлбөрт оролцох боломжтой юм байна. Тэгээ Эм банкны хамт олонныхоо бэлгийг бас тааш өгчөө. За баярлаа. За баярлаа. Баярлаа. Бэлэг дуусаагаа дахиад би гоё бэлэг өгнө заяа байж байгаа. Одоо дахиад жоохон яриулах гэсэн. За тэгээд бид хоол идэнгээ ярьжлаа. Тэгээд нэг ийм сэдв хөндөглөө л дээ. Юу гэхээр нөгөө нэг санхүүгийн байдлаас болж маш чадварлаг мундаг тамирчин болох байсан юм. Би 2 3 үзээд ч бардггүй тамирчид маань ингээл чаавс тэмцээнд орж чадахгүй нөгөө бид нар чи угаасаа өсвөрийн хүүхдүүд чинь тэмцээн уралдаанд гадаад руу явал дандаа өөрсдөө л гаргана шүү дээ. Аав ээж нь гаргадаг тий. Тэгээд харин тиймэрхүү байдлаас болж маш их хүүхдүүд одоо энэ спортыг хайсан байдаг гэж ярьж байсан. Энэ дээр юу нөхөр сэтгэлдээ эмзэглэж явдаг бай. Би яг анх нөгөө самби Аз явахт явах гад тэгээд өөрөө болохоор улсын авахта төгөөд ирэх авцсан байдаг. Тэгээд ээж аваасаа ингээд мөнгө гаргуулж явж исэн. Тэр үед тэгээд манайхаа нөгөө үхэртэй исэн. Тэгээд би бүх үхрээ заруулаад явсан. Тэгээд бүх үхрээ заруулаад тийзээ аваад онгоцныхоо буудлын төлбөрийг төлөө. Тэгээд тэмцээнд очиж оролцоод медаль авч исэн. Тэгээд яг ингээд өсвөр залуучуудын тамирчдад тулгардаг нэг асуудал нь юу байдаг? Тэмцээний зардал байдаг. Тийм. Тэгээд тэмцээний зардал мөнгөн дээр л маш их тийм санхүүгийн тулгарал гардаг. Тэрнээс болоод тамирчид сайн мундаг барилддаг залуучууд спорт орхих маш их гардаг. Хардаг тий. Хариултын ээж бодоод ирнэ. Өр тавиад л. Наагч тэр тэмцээж бас явахдаа бас л өөр тавиал болж байгаа юм чи. Хүүхд нь улсын авахта төрүүлсэн гадагшаа явна гэд баярлаад байгаа хүүхд чи аав ээж нар чи нөгөө мөнгө авахгүй явуулахгүй чадахгүй шүү дээ. Тэгэл тань мэддэг хүмүүсээс мөнгө төр зээлээл танихгүй хүнээс хүртэл мөнгө зээлээл хүүтэй мөнгө зээлээл явуулжлаа. Тэгэл аав ээжийнхаа бас сэтгэлийн алдахгүй тэр тэмцээнд очиод медаль авсан. Зөндөө олгоо юм ярмаар л байлээ. Гэхдээ одоо цаг богино байна. Тэгээд битээр нэг уламжлалтын ганц асуултаа асууч. Ер нь ингээ санамсаргүй байдлаар амар өрөнд орж исэн үе тохиолдол байна уу? Санамсаргүй байж байгаа даа. Амар том тэмцээнд бэлдээл тийз мэз авсан байж нөгөө тэмцээнд цуслан ч гэнэ. Амар тий. Оо гэлээ. Би тэмцээнд орж чадаагүй шүү дээ нэр тэгэж. Яасан. Тэр ихтэй нөгөө өөрөөр холбооны маань Батгэрэл ерөнхийлөгч энтэндээс ингээл хүүхдүүдийн мөнгө төгрөг зардал олдог байхгүй юу? Компаниудаар явж юу? Тийм, компаниудаар явж тийм. Бас энийг дэлгэмдүүлээд Батгэрэл агштай ингээд бүх жодоочдын хүмүүс маш их баярлаа гэж хэлээ. Багш маань ингээл бидийг он гаргаад хамтарсан бэлтгэл явуулсан юм. Тэндээсээ бид нар Португал руу яваад Үзбек бэлтгэлийгээ Португал тэмцээнд орох байсан байхгүй юу? Тэгсэн чинь тэнд нэг амар цас ороод Турк мөрх тэр Үзбек чинь ойрын 30 жилдээ хэдэн жилдээ ороогүй цас нь ороод. Тэгсэн чинь ингээд онгоц нисээд эхний 4 хүн яваад эхний өдөр барилдах. Тэгээд бас би байсан чинь тэр хүмүүстэй багтаж чадаагүй дараагийн нислэгээр нисгэр болсон чинь онгоц тэр их цаснаас болоод би нисч чадаагүй. Тэгээд би бүр жингээ асаж жингээ нойлцсон гээд Туркийн онгоцны буудлын дээр ингээ бууцсан. Арай гэж Үзбекээс нисээд Португал руу нисгээд арай гэж Туркт ирсэн. Би тэмцээнд орно гэж бодвол ус жуухгүй гүрээгэл гэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингээд одоо энэ Туркт ойрын 30 40 жил ороогүй юм амар цасан орсон. Одоо эндээс нислэг байхгүй гээд тэгэл би тэр хөөрхий Туркийн хил дээр хөөрхий нэг ус ууж чингээд тавьсан. Тэгэл би тэмцээнд ороогүй Стамбулын юм дээр л дээ. Тэмцээнд ороогүй тэгэл дараагийнхаа хүмүүст орсон чинь тэр хүмүүс чинь дараагийн өдөр барилд очихоор тэмцээнд амжид орчиж байгаа. Би хамгийн ихний өдөр болохоор амжаагүй. Тэгэл хөөрхий тэмцээ үзээл жингээ тавиал очиод тэмцээ үзээл тэгсэн чинь Батгэрэл агш маань намайг шууд тэндээс Парис руу нэг 2 3 хүүхэд явах гэсэн. Тэгсэн чинь нэг хүмүүс ингэ очиж явц юм чинь тэр тэмцээнд очиод
бид хөрх тэмцээн үзэж орогдъё. Жимингийн ахсаад бэлтгэл сургалт хийсэн юм чинь гээд. Тэгээд надад Парисын зардал олж өгөөд багш Парис руу билет нисвэжүүлээд. Тэгээд Парист очиод би жудод ороод насны турштай олуулс хамгийн анхны мөнгө медаль авчихсан. Тэгж гоё боломж гаргаж өгч ирсэн байна. За одоо тэгвэл хоёртойгоо ингээ. Маань нэвтрүүлгийн маань дөрөв болохоор ер нь бол ирсэн зочдтойгоо ямар нэгэн одоо жижигхэн хөгжөөд тоглоомоор өрсөлддөг. Тэгээ ялагдсан хүмүүс нь одоо өр дарах карта зурулдаг одоо ийм дөрөв тий. Тэгээд хоёроо энэ тэмцээнд ороход бэлэн үү? Энэ манай хоёр бол тамирчин учраас байнгын бэлэн байгаа. Хоёр харин бэлэн үү? Тарга бэлэн үү? За тэгвэл тэмцээний дөрмийг сонсчээ тэгээд тэмцээндээ оръё. Тэгээ ерөөхдөө бол амархан манайхаа яагаад ганцхан мэлчээ. Тэмцээнд орохын өмнө нэг хүний яриа үзүүлчихдэг хөө. Оо тэгэл да. Би баскет хамгийн анх нэг самбын тэмцээнд л явж исэн. Одоо нэг 18 оны нэг самбын дэлхийн аврагт явбал тэгэхэд л баскеттэй танилцчихсэн гэх юм уу. Яг тэр тэмцээн дээр бол би 48-д ороод баскет 52-т орж исэн. Тэгээд баскет нэг Францын тамирчинд хөлдөө өчүүлээ бууж ирэхдээ амар инээцэн бууж ирж исэн аахгүй. Тэгээд би ямар сони хожигдчихаа тэгээд бид нар чинь тэгэхэд яг тухайн үед хуваараа өөрсдийнхөө зарлаа тэмцээнд явсан. Тэгээд жоо харамсахгүй байгаа юм шиг санагдаад байсан тухайн үед. Ер нь л дөрвийн бэлтгэл 4:55 юм уу 56 мургаал тэр хавцал орж ирж штэ. Яарцэг гүйцэл орж ирдэг гэсэн. Ер нь ингээ барилдаж байгаа тамирчтай одоо чи тэрнтэй юм уу наа чин тэгэж юм хийдэж шүү гэдэг яг зөвлөмж өгж л байсан. Намайг бас барилдахад бас наа чин тэрийг ингэчүүд бас зүгээр гэж ер нь ингээ өсөлтгчөө ингээд нэг жингийн давуу тал нь ерөөсөө тийм одоо нэг тэрнтэй барилдаа үзсэн болохоор өрсөлжсэн тэр цаг хугацаа бол одоо ингээд аймаг гоё түүх болж үлдчихээн. Тэгээд цаашдынхын тэмцээн уралдаанд бас тэ эргэн эргэж байгаад нь бас баяр үргээд амжилт хүсье л гэж хэлмээр байна. Мэдээж гоё санагдчихсэн. Тэгээд би битгийл Монгол улс тэр чигээр баасан хүүгээр баярлж бахархаж исэн да. Яаста хөрх юм байна тий. Хоёр бол жигтгэн фракц. Тий. Нарагч манадаас дөрөвч. Тэгээ өмнөх ерөн бас олимпиад цэглэл бас байсан. Яг л нэг жингийн. Тэгэл айгу бас ойр дотн байдаг. Зөвлөгөө өгч нь тий. Маа 48-ын наран цэцэгч байна. 52-ын сосор орон байна. 57-д барилжсэн Ичи орлоо маань байна. Нэмэх 78 эдэсүр маань байна. Тэгээ бид хэд ч нас. Гажигнуус хэрэг таан гарна бид хэд. Багш хүн цохиул хийнү бид тавыг. Нөгөө тав өрөөдөр гэж байгаа. За окей. Тэгвэл за хэдлээ тэмцээндээ орчоод тэгээд дэлгүүрлөө хөдлөе дөө тий. За тэг. Окей. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. Ерөнхий ивент тэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. Хамтран ажиллагч Баярын ширээ булган дээр Cat Fruits. Үргэлжлүүл, өргөжүүл. M Business. За тэмцээн ингэн. За манайхаас болохоор баясаа ах орно. Шууд уу? Ямар тэмцээн эхлээ хэлээд гэлтэй. Шууд баясаа. Манайхаас хий орох юм. Манай мордо. Дөрмөд хэлсэн. Төрөндөө яриа шийдчихлээ. За ингэж шээ. Одоо ингэ энэ зөндөө олон төрлийн жимс аваач. Тэгээ энэ жимснүүдийг одоо хоёр тэр нь юу гэнүүн нүүрний халахвчийг зүүн. Хаалт зүүн. Тэгээд голын судал дээр суул. Битээр ингэ зай тавиад өгчин заяа. Тэгвэл урдаас жимс яастын дараа жимсүүдийн байрыг сольчихно хооронд. Тэгэнгүүт нэг жимсийн нэр хэлнэ. Жишээлбэл лимон гэхэд дундаас нь ингэж хайсараа лимоноо олоод өөрийнхөө урд тавина. Энэ талтаа. Жишээлбэл одоо гавьяат наадталтаа явах нь шүү дээ. Баясаах наадталтаа явах нь шүү дээ. Тэгэл тэгсээр агаал одоо бүх жимсийг олно. Тэрний дараа хамгийн олон жимс өөр дөрөв зурлуулсан л яалаа гэсэн. Тэгэл за окей. Орон зай баримжааны л юм. Нөгөө нь авцсан гэж яаж мэдэх юм? Авчлаа гэж хэлсэн. Бослоо гэж хэлсэн шүү дээ урдаас нь. Бослоо гэж хэлээд явчихсан юм шүү дээ. За окей. За тэр авлаа. Энэ авлаа. Үзгүй дээ. Уралдгүй гэдэг. Тэр шийдсэн дээ гэж. За дараагийн тэмцээнд хоёр орчих юм ба штэ. Тэгье. За тэгье. Дараагийн тэмцээнд хоёулаа хамт орох гэсэн. Оо тийм үү. Тий багаараа. За билээ. Би авахд били юм. Харагдаж байна хоёр. Үгүй. Үннээ хэлээрээ. Үнэн харагдахгүй. За би одоо гар ингээд хүрхүү. Хүрн. Гэтэ ингэ шүү манайхаа босч болно шүү. За босч мосоод ингээд хайж майж болно шүү. За хаан бол хаан тавьсан байгаа. Шүү дээ. Янгстад машлаа гэдэг. Болно шүү. Ингээд хоёр гарын чи барьчаад өөрөө хайгаад. За би тэгээ урдаас нь хэлээд өгчээ. За.
За байж байгаарай. Босчмос суулаа шүү. Босч юм уу та? Үгүй Баясаах боссон байх шүү. Оо яа муу чимгүй. Тий. За билнэ. За билээ. Анхаар. Авокадо олоорой. Авокадо олно шүү. Авокадо олъё. Авокадо. За гавьяа тавлаа. Зурчих юм уу? За. За дараагийнх нь анхаараарай. Дараагийн жимс оранж олоорой. Оранж олно шүү. Оранж хайгараа. Оранж. Одоо олсон шүү. Яа. За. Жимсүүд ерөөхдөө багцаа авч байгааз. За. Одоо шүү дээ тий. Одоо ананас олоорой. Хам боргоцоо. Ананас болсоо гавьяат болсон шүү. Баясаах биш шүү. Буцаага тавиарай. За байж байгаа. Тэнд Одоо барьсан. Наад чинь. За байж байгаа. За буцаага тавиарай. За бүгдээрээ явдаа. Банан олно шүү. Банан. За гавьяат болсон. Өөртөө тавьдаг. гар чи яг гараас байж яваа. За дараагийнх нь лир аваарай. Лир авна шүү. Лир аваарай. Тий, лир. Тэр чи ямар Лир гавьяат барьсан байна. Шүү. За буцаага тавиарай. Жимсүүдэд тавиарай. За байж байгаа. Оо за та нар. Байж байгаа. Байна шүү. За байж байгаа. За дараагийн жимс шүү дээ. Дараагийн жимс усан үзэм олоорой. Усан үзэм. За баясаах болсон шүү. За дараагийн жимс лимон олоорой. Лимон олно шүү. За байж байгаа. Стоп. Ямар мохоо хамаа намаагүй хайдаг. Хүмүүсээ танарч. Чарагдахгүй наа. За байж байгаа. Лимон тэ. За лимон олоорой. Лимон. Оо. За байж байгаа. Биш. Оо за. Арай хатуу юм байх хэрэгтэй тэ. Биш шүү. За байж байгаа. Анхаараа. Лимон олоорой. За баясаах авсан шүү. За дараагийнх. За тавьсан. За одоо мандри олоорой. Мандри олсон. Шүү. Олцсон байна. Олцсон байж. Луугинууд олоорой. Луугинууд шүү. Тий. За одоо ингэнэ. Одоо ингэ шүү. Сүүлийн жимс байгаа шүү. Одоо энд сүүлийн жимс байгаа шүү. За. Тийм үү? Нэг л байгаа юм уу? Тий, сүүлийн жимс байгаа шүү. Алим олоорой. Алим. За. Олцсон. За орой. Би ядагдчихжээ. Та 4 5. За. Нэгээр илүү бол мянгаар илүү юм да. Оо ахих 4 юм уу? 4. Ус үзэн та. Юу амар хайрцаг. За окей. За гинэ. За эхний тэнцээд болор очрын гэр бүл хажлаа. За баяр үргээ. Айсахан хат өрөө дарахад. Ори дитэр чи зочиураад өөртөө дараа яваад. За тэмцээний дүр басяах хэлээрэй. Би танилцуулнаа. Жог ууртай тавьж тэ. Жог ууртай. За нэг нь хоёулаар нь савхгаа нэг нь савх өгсөн байгаа тэ. Хоёулаа савхаа амдаа зурчин. За нэг нь амдаа зурсан шигэ тэр чигээрээ зогсож байна. Нөгөөх нь энчээ ирээд амд шуусан гар орохгүйгээр шавхаараа энийг ингэж аваад нөгөөтгийнхээ савхан дээр очиж дохно. За 1 минутын хугацаа байгаа. 1 минут нь хамгийн олон одоо юм аяг очиж тогтоосон давхарлаж тавьсан ялагч болно. Энэ удаагт дээр би зүгээр энэ зогсдог нь болоо. Та арай хурдан биш үү? За зүгээр. За хоёул хурууцчихоо. Хэний баг эхлэхээ үзье. За тэгээ. Ялагцсан баг нь эхлэн шүү. За. Шүү. За. Спортын хүмүүстэй юу ч үздэг. Хоёул эхлүүлсэн. Тий, хоёул эхлүүлсэн. За, баясаахын зогсож байх юм байна. Баясаах. Тэгээ та энд л зогсож байна. За, эндээс эхлэв шүү. За, би чамд бүр ингэж зогсож. Жарга дөнгөж нэг Хоёр. За зоргох энэгрээ. Яах энийг дэгэр. Хөөхгүй шан давхартаа. Эн чи бас шан давхараа.
Йоо, та бүхэн өдрөө төлөөсөн. Өвчөн гэж бодож хаач. Ойшаа хэ таны энэс дараа үлгчид намайг нэгдсэн шүү энэ зөвгөө. За. Жорго. Чарко. Яа. Нэг Тэгээ дөрөв болдог юм байна. цаг дуусах 5 секунд нэ. Ээжан. Өөр бостой сохор хөнгөөд шүү дээ. Тусуу. За. Өтө наад чи хідэж тооцсон юм Юу бэ? бэ? 0 юм. За одоо хоёрыг харъя. Амартай. Нэг 23 явсан. Хамаагүй эсэлтэй байна өө байсаах. Дөөн шүү дээ чинь. Тий. Оо тэр амаар бүр залаад байна шүү дээ энийг. Савхаа шүү өөрөө залаад байна шүү дээ. За одоо би бага хүмүүс загнуулах хөө. Эвгүй угац. Тавьята. Тийм ч амар биш угац гэдэг шиг. Одоо энэ бас унгаачаасаа тэгвэл ядаж нэг давтах юм да. Бас засаад байсан Аа юм. эвгүй. Чи тийм амар биш байгаа байхгүй. Бас янзлаад байсан. Оо бүр. Унгацаас мэдээ. Бид унгаа. Эвгүй та нар 1 минутанд хэдийг хийнэ гэдэг лээ. 3 минут унгагач тэгвэл давтах. Айгийн юм дуусчих биш үү гэсэн чинь. 4 3 2 1 заад минут туссаа. Тууснаа. За. Энэ яагаад бүр шайд тоглоод шүү дээ. Кол дэдэг гэдэг шүү дээ. Энэ боловч те. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. Ерөнхий ивент тэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. За. Аа муугаад. Өнөөдрийн бит хоёрын маань өрийн дотор нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад тэгээ сүрэлцэн ирсэнд хоёртаа маш их баярлалаа. Тэгээ сайхан бас нэг цаг гарan хэдүүлээ сайхан буу хаалцуулаа. Урд нь нэг мэддгүй байсан бол нэг уулзах хэвээр хүмүүс уулзаж те гоё ярих хэвээр яриа гоё өрнсөн гэж бодож байна. Тэгээд гэхдээ дуусаагүй байгаа шүү. Хоёртаа бас энэ манай хамтран ажиллагчаар Cat Fruits гэдэг юм гоё жимсний орой гэртээ хоёулах нь армантаглаарай. Унтуулчаад гоё кино үзээрэй. Тэгээ энийг бас ёо ингэ зочин болгондоо ингэж өгч байгаа шүү. Ингэж өгч штэ нэрэ. За ингээд. Нэг Нэг гэр бүлээрээ нэвтрүүлэлт орох чинь давуу талтай. Яасан гоё юм. Бүгд нэг гэр бүлрэг очиж шүү дээ гэж. За дээрэс манай нөгөө түрүүний солонгос амтыг мэдрүүлээ пак тоогоо чи маань пак рамя гээд бэлэг болгоо өгчөө. Баярлалаа баярлалаа. Тэгээд одоо хоёулаа дарахаар болчихоо. Тэглээ. Маш их баярлалаа. Ирж байгаа одоо нөгөө уралдаан тэмцээн бүх зүйл гоё томоос том амжилтыг хүсэж өрөөж байна. Ийм мундаг одоо бүсгийг хажуудаа ойлгож байгаа юм чи одоо ирээдүйн олимпийн аварга болох байхаа манай хоёр те. За баярлалаа. Маш их баярлалаа. Монгол түмэн бүх тэмцээнээс ч үздэг шүү. Бид нар дандаа одоо бас хамт байдаг бүх зүйл дээр ч хамт байдаг шүү. Дандаа бидрийгээ одоо баярлуулж ядагт баярлалаа. Бидний итгэлийг дандаа алдахгүй байдаг чинь хоёртой хоёуланд маш их баярлалаа. Окей. Үргэлж захын мушгсаар байх болно. Тэгээ бас нэг юм өөрчлөлт чи. Баясаах нөгөө би нөгөө хорин бүтлэх гээд байгаа шүү дээ. Би нөгөө дараагийн одоо дэлгүүрлэг явахдаа та хоёр маань манай баясаахтай хамт яваад өгөөрэй. Би нөгөө Монголын бас нэгэн залуу хосын хормыг хөтлөх одоо ийм үүрэгтэй байгаа болохоор тэдээс хоцорч болохгүй байна. Тэгэхээр нэвтрүүлгийн дараагийн хэсэг дээр манай баясаахтай хамт явчаарай. Би тийшээ хүний хорин бүтлэхээр явлаа. За баярлалаа. Окей тэгээ гуруулаа хөдлөе те. Гуруулаар нь хайчгүй. За үгүй ярьж байгаа л тэгэл нэг тийшээ явъя да те. Өнөөдөр бас жоохон бүрэнкийч байна, төгжрэлч байна. Тэгээ ямар ч нэг дэлгүүрлээ байна. За өрийн зүтээр цуг байгаараа яг одоо гоё хамгийн гоё хэсэг эхлэх гэж байна. Тэгээ би тэгвэл дэлгүүрлөг аваад нэг дэлгүүр сонгоод өрөө дарахтаа манайх ангичдгийг одоо хоёр хоцсон учраас за тэд нүүрний тэд галгээл шо санамсруу хэлээр хэлнэ. Тэр хэл дээр 1000 ч өнө 100 мянга ч өнө одоо сая ч өнө тэгэл одоо дарахаас өөр байхгүй. За окей хамтдаа хөдөлцгөө бүгдээрээ. За. Ерөнхий ивент тэтгэгч бид таны дурсамж дүүрэн аяллыг бүтээн. Kimini Travel. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч бүгдийг хуваалцъя. Хурааны Korean ресторан. Хамтран ажиллагч баярын ширээ болгон дээр Cat Fruits. Үргэлжлүүл, өргөжүүл. M Business.
네, 50장. 형님 이거 전해달라고 하십니다. 바다는 어디 있어? 몽골 사람이요? 네, 몽골 사람. 야, 무슨? 몽골 뭐가? 나도 슬퍼. 이 사람들은 누구야? 제 동생 좀 데리고 가야겠어. 이제 그만하세요. 점심은 인간은 항상 사소한 실수 때문에 죽는 거야. 산 허위로 먹었다 금방하겠어. 하얼. 근데 지금 혼자 왜 싫어? 씨발 뭐야? 조롱 하라네 진짜. Урхны визтэй хөгшин гүйлгэнүүд Монгол руу чинь зайлуулж чадчихв. 이 조롱 цаастаа 올сан байгаа өстэй. Цагтаад нь илчи. 다 끝났어. 이치ко. Бэй. Нэг дурч л та. Бүжгэлж л та. Шаардлага гараад ширээнд нь яхаа сууч л та. эхнэр болж байгаа сонио ачимаа тийм 가츠다시 죽으면 해줘. 따라가다가 마시. 몽골 여자들도 같이 간다. 뭐야 이 새끼들. 몽골 형사들이라고 들었습니다. 시뻘 모르는 거야? 하다 남아 내가 너가 할줄 알았어. 몽골 밴드인데 인기가 좀 있습니다, 형님. 이거 시장 바닥이야? 어머님이 마음처럼 아슬발 이님들 너 차막 약사 해두고 이거 어쩔 때. 주먹이 어디에 따가서 당신은 똑똑하게 태어났네. 오지 마 이거. 어? 이게 지금 몇 번째냐? 야 지금 이거 어떻게 알아? 닮을 뜨고. 못 믿겠어. 눈을 비쳤으면 나의 이 둘리. 야준아. 여러 살아있으면 몽골들이 허기 못 두고 갖고요. In the house 고로 in Korea. 이렇게 둘이. 술진 작다. 비 작다. Эсвэл сарын 19-ноос Sky Media, Go Plus, Mobicom бүгийн видео сангаас хүлээн авч үзээрэй. За окей, өрийн дотрын нэвтрүүлэг маань үргэлжилсээр тэгээд өнөөдрийн дугаарт манай хоёр тамирч маань оролцоод зөргөөтөр ялагдцсан. Тэгээд хаачгуугээд нилээ ярилцаад те нэвтрүүлэг завсарлаж байгаа хооронд хаачгуу гэж ярилцсны үднэрээс ерөнхийдөө битээр яг ингээд битээр өөртөө ч гэсэн энэ одоо спортын төв ордны хажууд яг байрлах одоо энэ ногоон дэлгүүр гэж хүн болгоно гэх те хаяа бас нэг ундаа бас зээлчдэг байсан юм аа. Тийшээ явъя. Тэн дээр очиж үр дараа. Яагаад энэ дээр ирж байгаа гэхэлэр энэ ч шүү дээ. Маш олон одоо өсвөр насны хүүхдүүд, маш олон хүүхэд багчууд спортын төв ордонд секс ууландаа явах. Ирээдүйн одоо дэлхийн аварга, олимпийн аварга болох хүүхдүүд маань бас энэ дэлгүүрээс ганц нэг өөр тавьдаг, зээл тавьдаг, ундаа усаа авдаг тий. Өөрийнхөө хэрэгцээтэй. Энэ дэлгүүр чи ямар ч нөгөө ариг тамхи зарах биш. Хүүхдүүдийн хамгийн хэрэгтэй юм зардаг учраас энэ алдарт ногоон дэлгүүр рүү явъя гэдгсэн. Тэгээд ямар ч гэсэн зочныхоо өсөлтөөр ногоон дэлгүүр дээр ирсэн байж байна. За ер нь ногоон дэлгүүр дээр хэр үр тавьжээ. хаяа тэгэл хичээсээ ганц хоёр юм зээлэл авдаг л байсан. За ямар ч дэлгүүрийн эзэнтэй танилцъя бүгдээрээ. За сайн байна уу? Сайн байна. Өрийн дэвтрээс явж байгаа юм. За. Тий. Тэгээд энэ ч ер нь дэлгүүр нь нэгдэд хэдэн жил болж байгаа юм бэ танаа? Тэр дэлгүүр урд нь байсан л та. Тэгээ би ажиллаад 3 жил. 3 жил болж байгаа юм шүү дээ. Урд нь бол бас зөндөө олон жил байсан. Өөр нэг хичээдэг юм. Тий. За ямар ч гэсэн бид хэд нөгөө нэг өрийн дэвтэр гэдэг нэг нэвтрүүлгээс явж байгаа. Үзчихсэн үү? Үзчихсэн. Тэгээ өрийн дэвтрийн нэвтрүүлэг. Тэгээ өнөөдөр манай хоёр зочин маань оролцоо. Тэгээд дундаа нэг жижигхэн тэмцээн зохиосон. Тэгсэн чинь угаасаа спортын хүмүүс ялах нь ойлгомжтой. Зоргоо битээр ялагдаад. Тэнгүүд одоо зоргоо маань өнөөдөр нэр яасан шүү манайхаа. Нэг хүддэг шалтгаантай. Бас нэг орой хувцас учраас нэг 20 найрын хөтөлгөөний үедээ. Тэгээ би төлөөлж явж байгаа. Тэгээд өнөөдөр миний бие өөр дарна. Өрийн дэвтэр гэж байхгүй. Маад бол өрийн дэвтэр байхгүй. Харин тэгсэн чинь бас нэг юм нэг сони байд юм байна. Одоо ингэх юм байна манайхаа. Өрийн дэвтэр байна гэсэн байхгүй гэсэн. Өртөө хөлтүүд байна гэсэн. Байна гэсэн. Тэг яаж одоо бичдэг юм бэ? Яаж одоо таньдаг юм бэ гэсэн чинь өрийн дэвтрийн одоо орчин үеийн одоо юм юу болсон юм. Тэгсэн чинь онлайн болсон. Тэгсэн чинь энэ хараа амар хөөрхөн. Нэрэ. Ингээд хүүхдүүдийн авсан юмнуудыг энэ хараа ингээ хөөрхөн ингээ зургийн дараад ингээд бүгдийг ингээд одоо манай нэвтрүүлэгч гэхдээ нөгөө өөр дарсан буюу хүмүүсийн нүүр царайг нь харуулдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хүүхдүүдийн нүүр царайг харуулдаг. Ингээд хөөрхөн авсан юмнуудаа ингээд дандаа хүүхдүүд авсан байхгүй. Ундаа, чипс, оромог технологи нэхгүй. Өрийн тэр систем нэхгүй санагдаж. Тэгэхээр ингээ гэж бодож байна. Энэ нэг юм групп чат ч юм уу нэг юм байд юм ба штэ. Өөрөө зураг хадгалдаг юм байд юм. Тэнгүүд за тэддэх хүүхд нэгээд хэлчих. Тэнгүүд зурга
Нэг дахь зураг, хоёр дахь зураг, гурав дахь зураг устдахгүйгээр игүүлж байгаа тэд айлна. Үгүй айлгнаа хүүхдийг тарчээ. Гэтэ одоо юу үстэй? Ер нь хүүхдүүд чинь нэг амар өндөр өртөө юм байна. Тавихгүй шүү дээ. Одоо өнөөдөр ингээд зээл авсан бол өчтөр өглөөний хавсан зээлийг өгөөд маргааш нь ээлжлээ яддаг байхгүй. Тэгээд тийхгүй бол өдрөд нийцэгчүүд нь 5,000 10,000 өгдөг. Яг тэр лимиттэй заримдаа өөртөө өөр юм зарцуулах юм бол нөгөө мөнгө нөхөө ээлждэг. Тэгээд мөнгө нөхөө олонгууд за тэрэндээ л тааруулж байгаа. Тэрүүгээр одоо нэг хөтөө дуцсандаа даатаад авч байгаа та. Тийм ер нь тийм. Нэг хэд хүүхэд байгаа хэнэ? 30-аад л хүүхэд байгаа авчрал. Одоо жишээ нь энэ бүх хүүхдүүдийн өр нийлээд ер нь хэд болох вэ? Шайлахгүй хөө. Тийм үү. За үгүй сүүлийн чи сая юугаа галерей гаргасан те. Би бас нэг санаа боломжтой бол ингэч гээд байхгүй юу? Хамгийн сүүлийнх нь хүүхдүүд айл вэ? Анчээс эхэлж ш те. Танахнасаа явж бас тавьчихсан шээ. Тэр одоо энэ сая танаа юуны хоорж ирсэн байхгүй юу? Манайхаар яг сая бэлтгэлээс тарсан байна. Манайхан бэлтгэлийнхэн сая орж ирээд энэ хэд тавьсан байхгүй наа. Энэ одоо томчууд нь. Тийм. Энэ өнгөр нэм байна. Хөгшин хүн байна. Энэ хөгшин хүн байгаа зүгээр цалингаа авахгүй байгаа гэсэн танаахан. 10, 11, 12, 13, 14, 15. Би зүгээр ингэдэгхүү. За энэ сүүл яг 15 хүүхэд байна заяа. За. Би яг энэ сүүл гарсан 15 хүүхдийг барчих уу. Тэгвэл бит хоёр эхний 15 тарч тий. За тэгэхээр хоёр уу? Хоёр ч hodицсон болсон шүү дээ. Яг вэ. Ингээл нийт 30 хүүхдийнхийг хоёул. За тэгвэл ингээ 15. За бит хоёр ихэл дарахаар эхний 15 хүүхдээ ингээд яг сүүлд өнөөдөр юм уу өчтөр авсан хүүхдүүд байгаа шүү дээ. Би авангуудаа шууд өгсөний чинь нэмээ тэгээ зургийг устгаа авчээ. Өрсөн дарсан устгахчтай юм. Тийм шууд устгадаг байхгүй. За окей. За ингээд эхний 15-ыг дарч дараагийн 15-ыг манай өгдөх үү. За тийм энэ 15 өнөөдөр үр тавилаа би чиний зургийг дарлаа бичлээ. Чи маргааш өглөө ирлээ. Миний зургийг устгаарай гэдэг байхгүй. За бэж би зургийг чи устгаадах гэх тэгээ зургийг чи устгадаг байхгүй. На зургч. 8,000 Энэ ихэнх нь өнөөдөр үр тавьсаад байгаа тий. Яг өнөөдөр. Яа азтай л шүү дээ тий. Өнөөдөр үр дараад яах тэгээд 500 11 200 2800 зарим 2000 бузанг барьсан. Тий ундаа нэг ундаа 2500 2800 тэгээд асарч. За энэ 2,000-ийг л олж байна. За окей энийг би хүчээ. За төхөө. Зоргоо өтрийн зүгээс. Аль данс руу ихвлээ? Данс рууч. Хаан банко. Иван 04. Урталтайгаа. 97,000 юм аа. За би хийсэн шүү заа. Хэлээд за. Үгүй яах вэ те. Одоо ингэж л хэдүүлээ бас нэг. Одоо тэгэл маргааш зээл тавь. Зээлээ дараал. Мөнгөд төсөвдөд мөнгөд. Одоо тийм маргааш билээ авъя шүү бүгдээрээ. 500 3,000 2,000 7,500 3,200 Тасаа доороос нь яаж юм те? Доотлоос хамгийн сүүлээ. Одоо өнөөдөр хамгийн сүүлдүүр тавьсан өрөвтөөс нь явцсан байхгүй. Танаа багаас сайн нэг нь хичээд ингээд зургаад аруулаа. Тэр өнгөрсөн. Хим бэ? Харин тий зүгээр л нэртэй бастай. Тий юу авсан санаж магадгүй. Санахгүй цаа чи энэ байна. 24 оны тэдэн сард тий зурагтайгаа байгаа шүү гэдэг. За 113 600. За инглээ манайха зоргоо өв дээр ихний 15 хүүхднийг 97,000 би хийсэн шүү. Хийсэн. Тэгээд одоо ингээ дараагийн 15 маань 113,000 авцаа болж байна тий. Хүүхдүүд маань тэгээд ирээдүйд одоо олимп дэлхийн авраг болох гэж байгаа. Өдөр бүр бэлтгэлтэй итгэвтэй ирж байгаа. Бүх дүүнер маань амжилтыг хүсье. Тэгээд ийм мундаг хүн бас ингээд өнөөдөр нэвтрүүлэлт маань ороод өрөө чин дарцсан шүү дүүнераа. За би инглиш үзье. Нөгөө ихний өөрийнхөө 15-ыг устгалаа шүү. Мөнгөний эцэм чи. Би дараа нь устгахтаа юун дээр устгах. Би зүгээр ингээл устгах чинь. Тий та дараа нь урдсан дээрээс арчих юм шүү дээ. За ингээ 3 устгах шүү. Өөрөө. Чат дээр зарсан та. Тэгэнгүүтээ дараа нөгөө надад харагдаа өөр хүнд харагддаг байдаг шүү. Тэгж харагдуулахгүйгээр бүр мөнгөшин дэлгэж. 12. Энэгээр тасарч ирсэн те. Яг энэгээр тасарсан те. За ингээд биби залгаад байна. За ингээд нийт 15. За энэ 16 нэг лайк орсон юм шиг. Манай хараараа delete нөгөө миний дарсан 16. За ингээд дээд. За ингээд тусглаа ш.
Чад хоёр өөрсдөө хараа. За одоо манай хэд маань. За ингээ 15 мессеж ингээ оссон. 15. За тийм байна. За одоо манай 16-г За. Юм барай зураг авуулсан шүү дээ бүр. Өн чи яаж яагаад лээ? Delete дээр нөрчих. Тэнгүүтээ 1 2 3 4 5 6 7 15. Наатах чинь тэг болсон. Ингээд наат гарч тассан. 16. Энэ ороо орсон. 16 гээд. Яс тий. Ганцхан хөвгт үлдчихлээр нь тий. Тийм тий. За. За ингээд За ингээд устлаа. Дээшний хэдэх төлцөө. За баярлаа. За маш их баярлаа. Тэгээд энэ манай нэвтрүүлгийн бас өнөөдрийн энэ дугаарын ивент итгэгчээр ажиллаж байгаа М банкны зүгээс өөрчн бас нэг жигэн гарын бэлэг өгчээлээ. Баярлаа. За тэгээд дээрэс нь болоогүй аа. Их сайн зээл тавьдаг юм байна. Тий. Тэгээд энэ юу? Манай нөгөө бас ерөнхий ивент итгэгчээр ажиллаж байгаа Хоранг гэдэг ресторан байж байгаа Солонгос хоолны. Энэ одоо хүүхдийн зуугийн Орос элчингийн замын хүртэл Twin Tower гэдэг 2 шилэн барилга 2 давхрад Хоранг ресторан. Энийг ингээд 100 мянган төгрөгөөр бас нэг завтай үедээ гэр бүлээр очиод хоол идчихээрэй гэж бодож байгаа шүү. За баярлалаа. За ажил нь амжилт хүсье. За маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийн дугаар маань энэ төрөд өндөрлөж байна. Тэгээд хоёр сайхан тамирчиндаа маш их баярлалаа. Бидний нөгөө урилгыг хүлээж аваад энийг ажлын хажуугаар бэлтгэлийн хажуугаар хүүхдээ бүр өөр хүнд харуулад нэвтрүүлэг зориг ирж орсонд бүх зүйлд талархлаа. Тэгээд хоёр ирээдүйн одоо уралдаан тэмцээн одоо тэмээ дэлхийн авраг олимп бүх тэмцээнд амжилтыг хүсье өрөөж байна. Тэгээд маш сайхан байна. Тэгээд яг хөө битээр ингээ урд нөгөө нэг энэ одоо анх удаагийн юм л болж байна. Урд нь ингээ дэвтэр ингээ дараал эсвэл өртөө хүнсүүд ярьсан. Өнөөдөр бол яг ингээ яг ирээдүйд гоё юм тамирчин болох хүсэл ирээдүйдээ зоригтой байгаа нэг 30 хүүхдээ өрийг гэн жижиг өртөөсөн. Тэдний нэг дарчлаа. Тэгээд хоёртойц маш их баярлаа. Уулын нөр маань өр дарна гэж ирээгүй байхгүй юу? Зүгээр дагаж ирсэн. Тэгээд өр даруулаа ачлаа. За тэгээд маш их баярлаа. За баярлаа. За хоёрын гоё үзэгчтэй хандаад. За тэгээд ийм гоё нэвтрүүлэг зохиож байгаа сахта маш их баярлалаа. Тэгээд би бас өмнө энэ дэлгүүрт ингээл үр тавиал өмнөх чи байдаг байхад бас нэлээд үр тавьдаг байсан. Тэр үед бас ингээд дарагдсан бол бас хагатлаа баярлах байсан баг гэж бодоод их чихаа дэлгүүрийг сонгоод ирлээ. Тэгээд ирээдүйг гоё гэрэлтүүлэх дүүнэртаа бэлтгэлийн улам сайн гэрээ. Тэгээд үзэгчдээ бас маш их баярлалаа гэжлээ. Баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгт орсон эрхэм хоёр одоо хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийн түрээд баярлаж байна. Бүх зүйл талархлаа. Хоранг ресторанда маш их баярлалаа. Kimini Travel-ийн хамт олонд маш их баярлалаа. Cat Fruit-ийн хамт олонд маш их баярлалаа. M банкийн хамт олонд баярлалаа. Pak Ramen-ийнхаа нийт хамт олонд маш их баярлалаа. Та хэдийн хүчинд одоо нэвтрүүлэг маань явж байгаа шүү. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. YouTube хуудсан дээр Баясаа зөргөө YouTube хуудсан дээр харшин хагас өдөр болгон Синеглизээр гарна. Subscribe дараарай. Тэгээд бүх зүйлд талархлаа. Баярлалаа хоёроо. Баярлалаа. Баяртай.